Өнөөдөр би жоохон rock талдаа судалт хийсэн. Та нарт таалагдж байна. За өнөөдрийн бичлэг маань мейкапын талаар ярилцах болно бүгдээрээ. Зуны үйлрэлд амар гоё болт хий гэсэн чинь нэг л болж өгөхгүй, нэг л эсвэл амар дузаан санагдаад за нэг эсвэл бодгон урсаж алгалаа. Залтаа их гэсэн чинь нэг л өнгөний хоорондоо цогцож өгөхгүй. Цэцэг ногоо ургаад зуны үйлрэлд хүмүүс маш гоё юм гэгээлэг цоглог бодлыг их хүсдэг штэ тий. Нэг л болж өгөхгүй байгаа бол энэ бичлэг үзээрэй. За тэгэхээр бүгдээрээ яг 5 зүйлийн талаар чухалчилж авч ярилцсан. Тэгээ бүгдээрээ эхэлцгээе. Нэг мэдээж суур бодолтойгоо. Зуны үйлрэлд маш халуун, өндөр температуртай байдаг учраас маш их хүс гардаг. Дээрээс нь арсны температур яг агаарын температураа дагаад маш юм өндөр болж эхэлдэг. За тэрнээс хамааралт тослог нь бусад үйлрэлээс маш хэмжээтэйгээр илүү их ялгарч эхэлдэг. Болвол за нөхцөлд маш их томорч эхэлдэг шүү дээ, тий. Тосны булчирхай нь халуун температурууд, өндөр температурууд илүү их идэвхтэй болж эхэлж байгаа учраас тослогийн хэмжээтэйгээр ялгарна, дээрээс нь хүс хэмжээтэйгээр ялгарна. Тэрнтэй холбоотойгоор маш хурдан арилгах юм нөхцөл бүрддэг. Бусад үйлрэлд ерөөдөө бол хвчлэн кушн ашиглагыг би та нарт зөвлөдөг шүү дээ. За угаасаа бусад үйлрэлд ерөөдөө бол би дандаа кушн ашигладаг. Харин зуны үйлрэлд би фаундейшн ашиглаж байгаа. За энэ маань одоо ямар холбоотой, ямар учиртай гэх юм бол өгвөл илүү хагас металлаа фаундейшн ашиглах юм бол илүү сайн байна. Хүлс ялгарах, дээрээс нь тослог хэмжээтэйгээр ялгархад тослог болон хагас мет хоёр фаундейшн маань хоорондын харьцааг ингээ баланслагдаж өгөөд илүү их амар болд юм шиг санагддаг. Илүү одоо арилах нь бага байдаг юм шиг санагддаг. Кушныг бодох юм бол өөд даралт өндөртэй, дээрээс нь өөртөө тогтцол сайтай байдаг учраас зуны үйлрэлтэй фаундейшнийг сонгож хэрэглүүл илүү зүгээр байдаг. За хоёрдугаар асуудал нь юу вэ гэх юм бол нөхцөлд илүү их томроод байдаг. За тэрнтэй холбоотойгоор яг бодох үед нөхцөлтүүд илүү ингээ томорч харагдаад байдаг шүү дээ. За яг тийм үед яаж түрэх вэ гэхээр фаундейшн болон кушныг дандаа заавал ингэж бүр сайн товшиж, сайн чигжиж өгч түрхүүл илүү зүгээр гэж хэлжсэн. За энэ удаад гэх юм бол жилтэй эсгүүдтэй түрхэхдээ тэрийг арчиж гулгуулах байдлаар түрхэж өгвөл илүү одоо нөхцөлтэй дарах боломжтой байдаг. Мэдээж доор нь бол нөхцөлтийн праймераар түрхэх шаардлагатай. Фаундейшн түрхэдэг багсаах юм бол багсаа ашиглаад түрхчих юм бол илүү нөхцөлтийг дарахад амар хэлбэр болдог шүү. Хоёрдугаарт нь юм бол хөмсөг байгаа. За хөмсөгний хувьд гэх юм бол жишээлбэл яг намайг харж байгаачлан зуны үйлрэлт ч хүмүүс айгүй хүсээ цайруулдаг, дээрээс нь өснийхөө өнгийг айгүй юм өөрчлөх боломжтой байдаг шүү дээ, тий. Баг зэрэг цайвар бор болгоод өгч гэдэг юм уу, тий. Тиймэрхүү өөрчлөлтүүдийг айгүй их гаргадаг. Айгүй гоё дулаахан өнгөлөг байдаг учраас тэгдэг бах, тий. За тэгээ тэрийг дагаад будалтай хүртэл айгүй гоё юм цайвар болгох шаардлагатай болж эхэлдэг. Түүнтэй адилтайгаар яг нь бол хөмсөг маань илүү бараан байх тусмаа зуны будалтанд жоохон цохимжгүй байдаг. Тэгээ ялангуяа үсээ цайруулсан юм шар болгосон, цайвар болгосон тохиолдолд хөмсөг маань илүү цайвар байж будалт болон нүүрний өнгө төрхөнд маань илүү их юм зохицолтой болж эхэлдэг. Хэлгээд байгаа санаа нь юу гэх юм бол цайвар будалт хийх шаардлагатай, эсвэл үсээ цайвар болгосон, өснийхөө өнгөийг өөрчилсөн тохиолдолд хөмсгөө айгүй цайвар өнгөөр будахыг хичээгээрэй. Гарах асуудал нь юу гэх юм бол зуны үйлрэлд хүс их ялгараа, тослог их ялгарч байгаа учраас хөмсгний будаг бас яг дагаад арилах гэдэг чинь тий. За энэ үед яаж хөмсгний будгаа илүү удаан тогтцтой, илүү удаан байлгах уу гэх гоё хэрэгэлдэг аргасаа хуваалцъя. Хөмсгний хандаа маань өөрөө тослог суурьтай учраас за хурдан арилах хандлагатай байдаг. Хөмсгөө илүү одоо бүдэг цайвар өнгийн тэн ч юм уу, эсвэл цайвар бор өнгийн за сүүдэр байх юм бол чиглаад ерөөдөө урд хэсгийг нь за будаад өчөх хэрэгтэй. За хуурай учраас арилах нь баг өдрийн туршид ингээд тогтох боломжтой байж байдаг. Төгсгөл хэсэг дээрээ ч юм уу эсвэл хүсэж байгаа юм бол бүтэн хөмсгний хандаагаа ашиглаад будчих хангалттай. За ингээр илүү тогтцсон илүү удаан байдаг. Тэгэх юм бол нүд байгаа. За заримдаа болохоор зуны үйлрэлт чи миний хувьд ч гэсэн яг энэ тохиолдол айгүй гарч ирдэг. Юу гэх юм бол маш бага будахыг хичээдэг. Айгүй хөнгөн халууцсан тач болт юм уу яг тэгэд байдаг. Айгүй хөнгөн будахыг хүсдэг, маш бага крем түрхээд гарахыг хүсдэг. За эсвэл бүр заримдаа крем түрхгүй нарны тос, за эсвэл жоохон кремтэй нарны тос ч гэдэг юм уу те. Тийм гоё цайвар, цэвэрхэн их тийм хүнд биш будалтууд хийхийг хүмүүс айгүй хүсээд байдаг зуны үйлрэлд. Адилхан foundation free будалт хийж байгаа тохиолдолд за яг тэрийг дагаад будалт нь хүртэл айгүй хөнгөн будалт хийхийг хүсдэг шүү дээ. Яг контур тавиад сормосоо будаад гарах ч гэдэг юм уу те. Яг ийм хөнгөн байдлаар будахыг айгүй хүсээд байдаг. Дан ганц сормосоо будаа, дан ганц контра тавиад гарах үед за яг нүрээ будаагүй foundation free будалт хийсэн тохиолдолд жоохон эвгүй харагдаад байдаг те. Хор нь бас амар хүнд өнгийн тэн тавихаа гэхээр заримдаа залхуу өрсөн ч үе байдаг, заримдаа эсвэл угаасаа будмааргүй ч үе байдаг шүү дээ те. За яг тэгэхээр баг зэрэг жоохон эвгүй харагдаад идчихлээ өөрөө харандаан контр ашигладаг учраас харандаан контр мөр тосон суурьтай охины орчимд маань бас айгүй их тослог ялгараад байдаг. За энэ үед харандаан контрыг тавихад илүүртэй арилаад байдаг. Чиг одоо ийм охины орчим хэсгээр илүү бор арьстай, бор өнгөтэй байдаг хүмүүс байдаг бах те. Яг миний хувьд хэм бол будааг үед яг цохорчмаар илүү тийм бор байгаад байдаг.
энэ хаваараа жоохон крем тавиад тэгээ яг сормосоо будаад контра будаад яг гарах гэж байгаа тохиолдолд жоохон эвгүй харагддаг байхгүй юу? Бор хэсэг нь ялгарч харагдаад. За ийм том хэмжээтэй тэн байх ерөөсөө шаардлагагүй. Нэг өнгийн тэн байсан ч болно. Маш цайвар, маш бүдэг өнгийн тэнийг нь ашиглаад нүдний тэн доторх өнгөнүүдийг харах юм бол цайвараасаа одоо тод гэсэн юм өнгөнүүд байж байгаа шүү дээ. Тэр дотроос хамгийн цайвар өнгө болох цайвар ягаан ч юм уу, цайвар борч гэдэг юм уу те. Бараг харагдахгүй шахуу тийм цайвар өнгийг нь ашиглаад доор нь суурай тавиад өгчих болно. Цайвар өнгөөрөө суур тавьж өгснөөрөө за ухны орчмын боронгийн арьс маань өнгө нь аягүй гоё тасарч эхэлдэг. За хоёрдугаарт нь гэх юм бол за тослог их ялгарч байгаа зөвхөн дээрээ ийм хуурай тэнэ тавиад өгөх юм бол тасан суурьтай харандан контра ашиглах юм бол тогтсон аягүй гоё удаан болж эхэлдэг. Хамгийн гоё ийм цайвар гэрэлцэн за нэг амар ялгараад тахаргүй тийм тод биш өнгийг сонгоод тавих юм бол нэг харагдахгүй ч гэсэн айгүй гоё цэвэрхэн болгож өгдөг. Дөрөвдүгээрт нь хэм бол за зуны уйлрал цэцэг нонгон ургаас ч гэдэм юм бол хүмүүсийн сэтгэл санаа айгүй гоё юм гэгээлэг, цоглог байдаг штэ тий. Яг тэрийг дагаад нүүрний бодлонд маань хүртэл яг тиймэрхүү vibe орж эхэлдэг. Илүү гоё цоглог, илүү гоё залуулаг, гэрэлцэн тийм өнгөнүүдийг сонгож будахын айгүй хүсэж байдаг. За хүмүүс маань илүү их дан ганц уруулан дээрээ эсвэл дан ганц нүдээ илүү тийм тод ягаанаар ч юм уу эсвэл уруулаа илүү тийм тод юм улбар шар тод улаан ягаан өнгөнүүдээр будаад байдаг. Харин миний хувьд хэм бол илүү гоё будалтай гэрэлцэн илүү гоё тод гялалцсан залуулаг харагдуулахыг хүсэх юм бол хацар өнгөлөгчийг ашигладаг байгаа. За хацар өнгөлөгч гэдэг бол өмнө нь ерөнхийдөө хацар өнгөлөгч ашиглаж байгаагүй хүмүүс байх юм бол зуны уйлрал за яаж хийж яагаад хацар өнгөлөгчийг туршаад үзээрэй гэж хэлмээр байна. За эмгэгтэй хамгийн ихлэг мэдээж тод өнгийг бол тавьж чадахгүй шүү дээ. Өмнө төрхөж үзэж байгааг учраас хамгийн бүдэг өнгийн, хамгийн цайвар өнгийн ягаан эсвэл шаргал за тэгээ өөрийнхөө нөгөө хувийн гүндээ тохирсон хамгийн бүдэг өнгөлөгчийг аваад түрхэд үзээрэй. За будалт маань маш гоё сэргэж, маш гоё гэрэлцэн. Ягаад илүү гоё будалтай цэвэрхэн бөгөөд аягүй гоё гэрэлцэн харагдуулахыг хүсэх юм бол хацар өнгөлөгчийг сонг гэдэг байгаа вэ гэхээр нүдээ ягаан тодор будлаа гэж бодоход зөвхөн одоо нүдэн дээр илүү их хүмүүсийн харц тусдаг. Харин уруулаа дотор бодоход уруулан дээр илүү их харц тусгаад байдаг. Яг тэр чигтээ илүү гоё гэрэлцэн өнгөлөг харгахыг хүсэх юм бол хацар өнгөлөгчийг ашиглаад үзээрэй гэж хэлмээр байна. Тавтах нь за энэ бол нүүр бодлын хоорондын цогцол байгаа. За энэ маань маш чухал, ялангуяа зуны уйлралд хамгийн чухал байдаг. За яагаад вэ гэхээр хүмүүс яг түрүүний хэлсэлчлэн зуны уйлрал болонгод айгүй тод гэрэлцэн өнгөнүүдийг ашиглахыг ингээд хүсэж байдаг. Тод гэрэлцэн өнгийг хүсээд айгүй гоё гэгээлэг харагдахыг хүссэн ч гэсэн нүд, хацар, уруул гэсэн яг энэ гурван хэсгийг баланстай байх хэрэгтэй. Тод ягаан, тод хацар өнгөлөгч, тод уруулаа ягаанаар будчих юм бол ер нь бол айгүй цогцолгүй, хитрхи тод харагдаж өгдөг. Энийг яаж гоё цогцуулж, яаж хооронд нь ингэж баланстай яг юм байлгах вэ гэхээр за яг зөвхөн нүд, хацар, уруул гэсэн зүйлийг барьж авах хэрэгтэй. За ингэхдээ хэрвээ чи нүдээ тодор будсан байх юм бол хацар болон бусад хэсгээ, уруул хэсгээ цайвараар будах хэрэгтэй. Харин уруулаа тодор будсан бол нөгөө хоёроо цайвараар, хацраа тодор будсан бол нөгөө хоёроо цайвараар гэсэн ийм байдалтайгаар тогтворжуулах хэрэгтэй. Одоо жишээлбэл яг над дээр харагдаж байгаа. Би одоо нүдээ өнөөдөр айгүй юм хар бараан өнгөөр болохоор будсан байхгүй юу? За тэгэнгүүт миний хацар өнгөлөгч болон уруулын өнгө дагаад бүдэг болоод ирж байгаа. Хэрвээ энийг дагаад айгүй тод хацар өнгөлөгчтэй айгүй улаан уруулын будаг тавьсан бол нэлэхүүдээ амар тод болоод нэг онцгүй харагдаж эхэлдэг. Харин би ингээд өнөөдрийн бодолтондоо би нүдийг онцгойлж өгсөн учраас бусад хэсгээ өдөө өнгөөр будснараа за миний бодолт маань хүмүүсийн харах харц маань илүү нүдэн дээр маань тусаж өгөх юм боломжтой байдаг. За энэ аргыг бас айгүй хүмүүс ингэж ашиглах боломжтой байдаг. Яаж ашиглах вэ гэхээр хэрвээ чиний одоо нүд чинь илүү гоё үзэсгэлэнтэй байгаа юм бол нүдээ илүү тодор, бусад хэсгээ илүү гоё бүдгээр за чиний уруулч айгүй гоё үзэсгэлэнтэй гоё том байх юм бол за бусад хэсгээ бүдгээр будаж өгөх юм бол яг хүний одоо харах харц нь чиний уруулан дээр, чиний нүдэн дээр тусах боломжтой байдаг. Яг энэ байдлаар өөрийнхөө айгүй гоё бодолтыг тодтооч өгөх, илүү гоё хөөрхөн харагдах юм боломжтой байдаг. Зуны уйлралд маш гоё юм өнгөлөг тодор будахыг хүссэн байсан ч гэсэн за заавал бүгдээрнгийн тодор будах албагүй. За бүгдээрний хооронд нь гоё зохицуулаад заримыг нь тод утсан бол заримыг нь бүдэг гэх мэтчлэн ингэж өнгө хооронд нь зохицуулж өгснөөрөө тохиромжтойгоор тод гэгээлэг харагдах боломжтой. Ягаан болон юм жоо юм оранж тонтой өнгөнүүдийг бас хооронд нь зохицуулах айгүй зүгээр. Хэрвээ нүдээ жоо ягаан тонтойгоор будсан бол бусад хэсгээ ч гэсэн баг зэргийн ягаан тонтой өнгөөр будвал зүгээр байдаг. Шар бороор нүдээ будлаа гэж бодоход энэ хэсгүүдээ ягаанаар будаад өгөхөөр бас жоохон хоорондоо зохицохгүй байдаг учраас
суур одоо будагны маань суур өнгө нь өөрөө жоохон шар тоонтой юу, ягаан тоонтой юу гэдгээ бас бодолцож байгаад хооронд нь зохицуулж бодвол бас зүгээр байдаг. Ингээд бүгдээрээ 100 гоё нүрэ бодох гэсэн чинь нэг л болж өгөхгүй байгаа бол яг энэ 5 зүйлсүүдийг туршаад үзээрэй. Бодолт нь илүү гоё үр дүнтэй, илүү хөөрхөн, илүү гэгээлэг зуны улирал тохирсон бодолт олно гэж найдаж байна. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяр таа.